Сайн байцгаана уу хайртай үзэгчид минь ээ. Охин бит хоёрын влогийг сонирхон үздэг байсан та нартай хамгийн сүүлд бичлэг хийж энэ сувагтаа оруулснаас хойш даруй 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хүлээлгийн өрөө, харанхуй өрөөг мэддэг байсан ариунагаас арай өөр төрлийн ариунаг ээж гэдэг үднээс нь та бүхэн энд олж хардаг байсан баха. Нэг л өдөр хийж байсан бүх төслөө орхиод хизээ өргөжлүүлэх хэсгээ мэдэхгүй байна гэд эрүүл мэндийн чөлөө аваад явхад минь олон хүний санаа зовсон байсан. Тухайн үед өөртөө яг юу болоод байгаагаа сайн мэдэхгүй ямартаач өргөжлүүлэх тэнхэлгүй болсон байснаа ойлгосон. Тэгээд л орондоо орчихсон. Болж л өгвөл унтаад л баймаар байсан тэр үедээ тухайн үед би арай жаахан сэхэл авсныхаа дараа сошиал хуудасуудаа бич оруулсан учраас уншсан нэг нь ариунамаа сэтгэл готролд ороод жаахан цаг хэрэгтэй болсон юм байна гэдгийг гадралсан баг. Харин энэхүү бичлэгээрээ би сүүлийн 2 жилд болсон зүйлсээ багахан ч болтгой тайлбарлахаар шийдээд иймэрхүү бичлэг хийгээд сууж байна. Энэ нь охин бит хоёр санаа зовж байсан хэн бүхэнд мөн бүр дараа нь өөрөө үзэхэд хэрэгтэй болов уу гэж бодоод үгээч тэр мэдрэмжээч тэр нийлүүл цугаамаа нэг юм. Тухайн үед ингэж сүүлд нь влог хийнэ гэсэн бодол огт төрж байгаагүй болохоор алхам бүрээ баримтжуулж аваагүй байснаа бичлэг янзалт суугатаа ойлголоо. Гэхдээ утсаа авахад үзвэл авдрын оролт гэдэг шиг аваад үлдсэн хэдэн бичлэг байх ажээ. Таалан болгоно уу? Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear Nomi. Happy birthday to you. Миний харанаас үрлээ. Яг нэлээд болж байна. За одоо хүслээ бод миний охин. Бит хоёрыг 30-наас хүрэхдээ тэрийг унгаацсан юм. Би унгаасны. Тэгс манай хөлт 10-наас хүрэхдээ бас тэрийг унгаачлаа. Хаана вэ? Хаач чуу? das du was sagst. Okay, jetzt öffne ich das Geschenk. 3, 2. Хатагоен. Бид нар Мюнхенд байна уу? За энэ бол яг бит хоёр Хорват руу гал тэргээр явж явах үеийн бичлэг байна. Тэгээ энэ үед бит хоёр эргээд бичлэгээ хийх гэж оролдож эхэлж ийсэн. За энд Словен улсын нийслэлд төр зогсолт хийгээд манай галт тэрэг. Тэгээд тэр үед бас бичлэг хийж амжсан байна. Галт тэргийг л харуулад ах шиг. За энэ ингээ Хорват руу сайхан орж ирж байна. За бит хоёр тэгээд Загреб нэг хончоод маргааш нь шууд Пунат гэж шаарл руу явсан байгаа. Тэгээд гэс ингээд автобусаар очих боломжтой айгүй хөөрхөн арал байсан. Тэгээд тэнд очиод ерөөдөө 7 онсон. 7 онохдоо тэгээд манай охин бол 70 орох нэг тийм дургу байгаадсэн энэ үед. Тэгээ нөө буудлынхаа гадаах пүүлд нэлээх цаг өнгөрөөсөн. Би бол тэгээ нэг 70 ард сум марж байгаа санагдаад ийм ороод байгаа маа шиг. Тэгээл байгаа л эсэл л да. Сэрэн. Нака. Биччихвэ. Сэрэн. Манго айскрам амар дуртай болсон. Өмнө нь болохоор strawberry дуртай байсан ч одоо манго дуртай болсон. Амар гоё байна. Надад ямар гэж юм бөмбөт. Гайрагч юм. Юм зараа сурцсан хүмүүс үт юм бэ нөө. Би сая зүгээр явж исэн чинь үгүй надад өмссөн юм чинь амар халуун харагдсан. Та энийг өмсгөө улам халуун зарцдаг юм. За энэ ингээд бит хоёр далайн аялалд гарсан байгаа. Завтай аялалд. Тэгээд тухайн өдрөө шууд бүртгүүлээл явчих болт юм билээ айгу амар. Нэг хүний 50 евро гэж хэлсэн үү. Тэгээд дотроо хоол нь орцсон гээд. Тэгээд айгу гоё байсан. Ингээл усаараа, далайн хараал те ингээл тэр хавийн түүхийн сонсоол ингээл явах бас айгу гоё байсан. Энэ аялалд одоо өмнө одоо бит хоёрын явж исэн одоо юм завтай аялуудаа сонцлог нь юу байсан бэ гэхээр бит хоёр анх удаа дэлфин харж үзсэн. Тэг хүмүүс ингээд бүр яг нөө дэлфиний ингээд хаана байдгийг мэддэг те ингээд нутгийн угаал хүмүүс чинь баг гэрэн дэнд байгаа гэж зааж өчгөөл.
Тэгээд нэг юм хадан дээр суудаг юм сонин шувуу байсан. Тэгэл ерөөс өмнө юм харж байгаагүй амттай харах бас их гоё дурсамжтай айл болж чандралсан энэ. Хүн чинь ихтэй тэг айгу сони юм бэлээ. Яа ингээл сэтгэл санаагаар унаалч юм ингээл депрессэд ирэхээр зэрэг ингээд амар сонин одоо шинж тэмдэг бид гарч ирдэг надад бол ажиглагдсан. Тэгэл бурд нь хизээч ингэж өөрөө уйлсан зураг мөргийг авна гэж юусо боддгоос ер нь авдаг хүмүүсийг ч нэг амар ойлгодгоос. Яагаад ингэ камерын өмнө уйлаад байдیں۔ Яагаад ингэ зураг хүргээ ингэ авч уйлаад байдیں гэдгийг би ойлгодгоос. Яг өөр төрөө мэдрээд тэгээ ингээд нэг харахад нэг ганцхан зураг ч юм уу хоёрхан зураг ч юм уу харагдаж байгаа ч гэсэн ингээд цаана уйлсан өдрүүд амар их байгаа. Зүгээр л тэрийг баримтжуулж авч үлдмээр санагддаг юм байлээ. Тэгээд энэ хэсгийн маань хэрвээ таалагдахгүй байл алгасаад өнгөрчөөрэй. Зүгээр л хүний амьдралд юу давахгүй дээ гэсэн давааг давахгүй бас ирд юм байлээ шүү л гэдгийг бас яг энэ хэсэгтээ онцлох гэсэн. Яа. Чи баярлаа. Энэ бүр амар гоё гитар, миний ихний гитар хартаа. Амар хөөрхөн бүр амар гоё гитар хартаа. Бүр швацхыг гэсэн. Пи. Гоё маа. Би жоо хатгаар дуудчих зааж. Тэгээд бас амар гүнзгийсэн байна. На. It's a great pleasure that we welcome you tonight. And now we invite you to relax. Let us put a picture. The dining room now presents your dinner. We are Харцгалтай миний их хүүхдийн хийсэн хоолыг Танайхуу яахын хоошоо. Ээж баярлалаа намайг юм хөөрхөн төрүүлсэн. Па. Яагаад тэгж бодов? Ягаад тэгэл би хөөрхөн болохоор. Dann das Ganze gelernt. Hallo, ich bin Nomi und habe an dem Kurs mit 10 Fingertippen teilgenommen. Es hat sehr viel Spaß gemacht und vorher konnte ich nur mit 2 Daumen tippen, weil ich hatte ein Handy. Aber jetzt kann ich... 짜잔. 스토커 ялгсан Энэ жоох үлдсэн шүү дээ. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday миний хөрхөн гүнжээ. Happy birthday to you. Завслаа бодорно. За яг энэ хэсгээс эхлээд би охин айгу том болсныг
анзаарч эхэлсэн. Тэгээд айгүй эмхтээлэг болоод өөрийнхөө биед анхаарал, стилдээ хүртэл анхаарал. Тэгэл миний яг жижигхэн охин биш болсон юм шиг санагдах мэдрэмж байсан. Тэгээд энэний дараачийн хэсгийг part 2-тоо оруулъя. Түр баяртай.